За хөтөлбөр үргэлжлүүлээд өнгөрсөн 1 сарын хугацаанд улс төрд өрнсөн онцлог сэдэв болох нийслэлийн Монгол Ардын намын хорооны дарга буюу нийслэлийн засаг дарга Нямбатарыг огцруулах хэсэг асуудал юу болоод өрнөө гэдгийг иргэн сануулцгаая. За тэгэхээр 3 сарын эхээр бол одоо туулын хурдны замын төсөлтөй холбоотой олон нийтийн шүүмжлэл хөвөрсөн үүнээс улбалаад ч нийслэлийн удирдлагуудыг шалгах ёстой гэдэг асуудлууд хүчтэй яригдсан байдаг. За энэ дунд мэдээж хотын дарга Нямбатарын хувьд туулын хурдны замын төслөө бол өөрийнхөө биеэр бол хамгаалцсан үйл явдлууд бол өрнсөн. За тэгвэл хотын дарга Нямбатарыг огцруулах асуудлыг барилга хот байгуулалтын сайд Батамгалан зохион байгуулж байна гэдэг бас эсрэг талдаа бас нэг талын ашиг сонирхлын асуудал хөндөгдсөн. Тэгэхээр Нямбатар Батамгалан гэсэн хоёр хүний хооронд өрнсөн энэхүү үйл явц цааш бас хүрээгээ тэлсэн байгаа. Тодруулах юм бол нийслэлийн Монгол Ардын намын хорооны 8 дугаар хуралдаан болж энэ үеэр хотын дарга Нямбатарын зүгээс өөрийг нь огцруулах гэж байгаа бол албан ёсоор нэрээ дэвшүүлж өрсөд гэдэг шаардлагыг бол мөн тавьж байсан удаатай. За тэгвэл үргэлжлүүлээд нийслэлийн засаг дарга Нямбатарын хувьд өнөхөө 8 дугаар хуралдаанаар 70% эрсцтэйгээр өөрийгөө 100% баталгаажуулж ерөнхийдөө нийслэлийн Монгол Ардын нам өөрийнх нь мэдэлд байгаа шүү гэдгийг бол ил далд хэлбэрээр сануулсан гэж хэлж болно. За үүний араас нийслэлийн иргэдийн төлөвчдийн хуралдааныг ээлж тусаар зохион байгуулж нийслэлийн иргэдийн төлөвчдийн хуралдааны дарга бол баярыг огцруулах ийм шийдвэрийг бол гаргасан байдаг. За гэхдээ баярын хувьд мэдээж энэхүү шийдвэрийг бол хууль бус гэдэг байдлаар эсэргүүцсэн. За үргэлжлүүлээд нийслэлийн засаг дарга Нямбатарын зүгээс их баярыг нийслэлийн иргэдийн хурлын даргад бол нэрийг нь дэвшүүлсэн. За тэгвэл их баярын хувьд тэрээр бол Монгол Улсын ерөнхий сайд учралтай бас ойр дотн харилцаатай гэсэн мэдээлэл бий. Энэ хүрээнд ч Монгол Ардын намын удирдах зөвлөлөөр их баярыг бол дэмжсэн байдаг. Өнөөдөр гүйцэтгэгчээ шалгаруулад ажлыг эхлүүлэхэд энэ нөхдүүд тасалдуулж байна. Улаанбаатарчуудаа хэдүүлээ ив ие хичээж энэ хэдэн төслүүдэд урагшлуулъя гэж би одоо та хэдээс чин сэтгэлээс гуйж байна. Ирээд энэ хурал дээр нээлттэй сайхан өрсөлдөөд намайг надтай өрсөлдөө гэдээ би ингээ та бүхнийг урьж байна. Энэ бол хамгийн эрүүл арга. Иргэдийн хурлыг ажилуулах боломжийг Нямбатар олгож өгөх ёстой. За Монгол Ардын намын дарга учрлын хувьд ерөнхий сайдын албан тушаал томилогдсноор үргэлжлүүлээд албан тушаалаа батжуулах дагаад Монгол Ардын нам доторх эрх мэдлийн дахин хуваарлтыг нийслэлээр хийж байна уу гэдэг ийм ойлголтыг бас олон нийтэд төрүүлсэн байдаг. За нэг өсөндөө Нямбатартайгаа учрал эвсэж ажиллах уу эсвэл хагаралтах уу гэдэг асуудал зүй ёсоор өнгөрсөн сарын хугацаанд бол хөвөрсөн гэж хэлж болно. За тэгвэл нийслэлийн засаг дарга Нямбатарын хувьд их баярыг иргэдийн хурлын даргаар томилж байгаагийн цаана ерөнхийдөө учрал Нямбатар нарын хувьд цааш бол хошиж ажиллахаар гар барилаа гэсэн ойлголтыг бол олон нийтэд төрүүлж байна. За нөгөөтэйгүр 27-28 оны сонгуульд өчгсөн байгаа энэ хугацаанд нийслэлийн Монгол Ардын намын хороотой эвдрэлсэн гэдэг бол Монгол Ардын намд бас томоохон эрсдлийг бол дагуулна гэж бол үзэж болно. За энэ ч утгаараа учрлын хувьд бол Нямбатартай гар барьж түүний бол албан тушаалыг ерөнхийдөө баталгаажуулчлаа гэж ойлгогдож байгаа юм а. За энэ хүн нийслэлийн засаг дарга Нямбатарын хувьд иргэдийн хурлын дарга их баярыг томилогдсноос хойш ерөнхийдөө албан тушаалаа нам дээрээч тэр нийслэл дээрээч гэсэн баталгаажуулчлаа гэсэн ойлголтыг бол аваад авах шиг байна. За энэ хүрэндээч тэрээр өнгөрсөн хугацаанд бас бүрдүүлж ирсэн одоо асуудлыг шийддэг, газар дээр нь ажилдаг гэсэн имижээ бас дахин бүрдүүлэхээр өнгөрсөн өдрүүдэд бол нийслэлийн дүүргүүдээр бол олонтой ажиллаж байна. За түүний хувьд одоо өнгөрсөн энэ 7 хоногт бол Баянгол дүүрэг дээр ажилласан бол эх 7 хоногт хан уул дүүрэг дээр ажилладаг гэдгээ илэрхийлээд байна. Танай энэ газар дээр юу ч босохгүй байна. Босдох газар дээр нь та нарыг нүүлгэн шилжүүлж өгье гэж та наад уцмуцаар өмгчдөг бол удирдлын чанартай павильонуудыг байгуулъя. Энэ болж игэл 7 сард нарийн ногоо төрүүчийн одоо хүнсний эрт ургацын ногоо гарч ирэхээс өмнө хэдүүлээ энийг янзлая гэж тохиролцлоо. Магнус капиталын тэр захирлууд харж байгаа бол би хэллээ шүү. Бид нар энэ манай хашаа руу та нар ерөөс орж ирэх хэрэг байхгүй. Хугацаа зааж өгье. Энэ 7 хоногт ирж зөвшөлтсөлд хүрүүл хүрч чадахгүй бол тэгээд бид нар хүчээр